Сайн байцгаана уу? Та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. Хар тамхитай тэмцэх газрын сэтгэл зүйд Сувдан Чимэг байна. Манай байгууллагаас бэлтгэн хүргэдэг Case podcast-ийн маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Энэ удаагийн дугаарт Fantastic Production-ы жүжигчин Барслав, дуучин Даваа Далай, тус газрын чиглэлийн ахлах мөрдөгч сайн жаргал нар маань хүрэлцэн ирсэн байна. Урилгыг минь хүлээн авч хүрэлцэн ирсэн та нартай баярлалаа. Тэгээ манай подкастын маань онцлог нь гэх юм бол дугаар болгон дээрээ яг бодит жишээ кейсүүд ярьж өгдөг байгаа. Энэ удаагийн дугаараар та бүхэндээ бичлэг үзүүлнэ. Тэгээ эндээс хараад та өөрсдийнхөө үзэл бодлыг хуваалцана гэсэн үг. За. Шууд ингээл бичлэг үзчих юм одоо хэдүүлээ. За. Би өөрөө дуучин хүн. Тэгээд энэ газруудад одоо Монголын одоо янз бүрийн газруудад очиж тоглож байсан. Тэгээд одоо багшигаа дагаад энэ очиж тоглож юм гэж явж явах үедээ одоо тавлын юм мэдэхгүй нөт юм. Саксон Монголын бацаа багтаад одоо хамгийн анх хэцүү өөр Монголын ажуутай нөхдүүд одоо хөрлөж татж үзсэн. За тэгэл 13-аас 15 онд бол тэр үед би зүгээр нарийн цангийн дунд тэр бүхнээс бол одоо хөртөж бас л одоо мэдэхгүй бас газар найзуудынхаа бас уруу татаж ийм гоё байдсан шүү дээ. Хөшөө татаад үзэж нэ тэгэл одоо бодох нь маш харамсалтай зүйл байхгүй. Тэгээд энд ингээд одоо найз хүмүүс өгөөлөд нөгөө зүйлийг хэрэглээд эхлэхээр энийг ингээд аваад авах тийм бол надад бол тийм санхүүгүй бол хэцүү. Тийм учраас энд бол тэрийг авч хэрэгэлдэг тийм залуучууд бол байсан. Тэгэхээр тэтгэл залуучуудад яаж онгож идэх хүрхтгийг гэдэг дээр толгой ажиллаж байсан. Ингээд явж 2015 оноос би энэ худалдаанд орж ирсэн. Тухайн үед 1 грамм алт 100,000 төгрөг үнэтэй байлаа. 1 грамм алт сая төгрөг үнэтэй байсан. Сая төгрөг. Алтнаас бараг 10 дахин л үнэтэй байгаа шиг. Тийм. Шоронд би 2018 оны 11 сарын 27-нд хэлтэй баригдсан байдаг. Олон хавар нэгэндээ гэж явсаар байгаа л тэгэхээр нэг өдөр би хэл дээр даруулсан. Хэл дээр даруулах үедээ би өөрөө хэрэгэлцсэн байсан. Тэгээд маш олон хүмүүс судлаа үнэ ярьсан явж байгаад яг хэл дээр даруулгуудаа ингээ хүчтэй байгаа барилгын үе барьж авсан тэнгуүтөө сандарсан хүн чинь шууд жоохон домноос сөргөлсөө зодтолцсон. Тэгээд нэг албаагч өрөөгөл болсон. Нэгнийх нь хоёр шүдийг гэмтсэн. Тэгээд маш олон 10 хэдэн хүмүүс дайрч орж иж. Одоо бүтэн 3-4 цаг хөлс зодсон байдаг. Яг тэр барилгын үеэр одоо энэ доотлол ийм самтал шүү дээ. Сандлын доотлын ухаан авчихсан. Тэр бүдүүн олсоор ингэж ороолгоо. Тэгээд л доош суусалтаал. Маш хэмжээний суусалтаал. Тэгээд цагтаа нар гэсэн үг л дээ. Тэн цагтаа хэлдэг тий. Тэгээд тэнд нэг 4-5 цод дуусна дараа мөрдөнд авчих тийм мөрдөнд орсон. Одоо яад юм бэ гэж асуусан. Нэг өөр Монгол байцаагч одоо ч юм уу 14 онд болж алнаа. Цааз ялтаа. Чигтгээд ийм юм хэрэгсэн мэдж байгаа юм шиг. Тэгэл 7 хоног дотор миний бүх үс ингээд одоо цавцгаа болов. Хүмүүнээс тийм л өчүүх хамт байт юм лээ. Айгуу тийм Монголын бардам юм гэж. За лаун гэдгээ сонсчод. Тийм цаазын лаун гэдгээ сонсоод яг тийм байдалд орсон. Энэ хүн тэгээ одоо Монголд ирсэн байгаа мó. Монголдо ирсэн байгаа. Ялтан солилцоогоор түрүү жилийн 11 сард ирсэн. Тухайн үедээ бол бүгд найрамд хатад улсад болохоор ял идлээд тэгээд 18 оноос хойш тэндээ байж байгаа сайн нэг азар наашаага ирсэн. 6 жилийн дараа ирсэн юм шүү дээ. Одоо тэгээ энд болохоор юу 20 хэл эдэлж байгаа. Одоо яг хятад улсад бол мансууруулах хөмсдөгс нөлөөд бодисын хэрэгээр ял эдэлж байгаа 30 гаруй хүн байгаа Монгол улсын. Тухайн улстай гэмтрэг үлдээд баригдсан тий. Одоо тэнд дуувчнаар очиж ажиллаж ирсэн юм шүү дээ. Тэгэхээр эхний хэл чинь тусны уул ясын даганаг гэдэг шиг яг тухайн орныхоо одоо шууд тийм харанхуугаар очиод тэндээс ингээл энэ юм гоё юм байдэн шүү дээ. Ингэчил та гэх тэнгуут эн чинь бид нар ч угаасаа багасаа л ухаан ороход л энэ нэг юм болохгүй юм гэдгийг нэг юм мэдээтэй байдэн шүү дээ. Бүр ингээд дэлгэрвэр тайлбарж яриаггүй ч гэсэн энийг болохгүй гэд хүмүүс ерөнхийдөө канселддаг. Ер нь нэг ийм зүйлс байдаг гэдэг. Тэгэхээр магадгүй бас хэсэг одоо төр хугацаанд нэг юм пауз аваад энэ хиттийн хууль дурм юунд ер нь яг яасан байдгийг яг ямар юм бэ хэрэглэх гэж байгаа. Хэдөө би ингээд хэрэглэлээгээд бодоход баригдлаа гэхэд надад одоо тэгээд хойшлоод бодвол арга иртэл юм байлгүй те. Манай арга ирээхэнд яг яаж тосох вэ нэтэр гэдэг талаас нэг жоохон хэсэг хугацаанд нэг бодох хэвээр юм болов гэж бодоод тэгэхгүй зөвөр хөнгөмсгөр за хэрэглээд үдчий хэн намайг мэддэг гэж
ялангуяа хятад ч хаасаагүй камер тэр хятадын тэр камерын систем цагдаа юм уу ч айхдаг шүү дээ. Би бас нэг сурдаг байсан байхгүй. Тэгэхээр миний бодлоор зүгээр эхний ээлжинд жоохон хуулийн судлах эсвэл ядаад тэр талаар жоохон судалгаа хийж үзэх. Судалгаа үзэх ёстой байсан юм болов уу гэж бодоод жоохон хөнгөмсгөрөө. За гэл чихэр нэг хүн тавхтай чихэр өгсөн чинь заа гэл задлаад идчихэж байгаа юм шиг л хандлага эхний ээлжинд гаргацсан юм болов уу гэж боддог. Тэгээ саяны залуугийн бичлэгэн дээрээс үзэхэд ингээд хэдийгээр богинохон бичлэг боловч энэ донд маш олон ийм үйл явдлууд, маш олон ийм эргэлтүүд харагдлаа л да надад. Анх ингээд дуучин байгаад ажиллаа хийж явдаг байж байгаа л эхлээд сонирхож үтсэн гэл тэгж чинь дараа нь байнга хэрэглэгч болсон байна. Тэгээд Монголд ирэнгуудаа найз нөхөдөө санал болгодог болсон байна. Тэгээ мөнгөгүй болоод нөгөөтгөө авч чадахгүй болонгуудаа хит руу урагшаа очингуудаа тэрийг ингээд зарах талаар ингээд бодож эхлээд дараа нь тэрийг ажил болгоо тэгэхээр тэ тэгээд ингэж удаан хугацаанд явж байгаад нэг өдөр баригдсан гэл тэгж юм. Тэгээд зүгээр яг би бодлол бас яг үнэ хэлэхэд одоо ер нь ингээд 40 хүрж байна тий. Тэгэнгუთ хүн чинь ер нь бас ингээд 40 хүрэхээрээ нэг иймэрхүү жоохон нэг юмны жоохон наан цаатгыг ингэж бодож тунгааж зөв буруу гэхээсээ илүү нөө шийдвэр гаргах гэж яарха болт юм шиг байна. Зүгээр надад нэг тийм санал төрсөн. Эргэн тойронд ингээл бас айгүй олон юм кейсүүд ингээл сонсогдсон шүү дээ. Тэр ч тэгж энэ ч ингэж ингээл те. Тэгэл тэр болгон дээр би сая яг бодож илээ л да. Хүн ингээл нөгөө нэг яг өөрийнхөө үзэл бодолд үнэнч байгаад тэр шийдвэрээ гаргах зөв газараа зөв шийдвэр гаргаад явж явах юм бол нөгөө маргааш амьдрал чинь сайхан байна гэдэг шиг л юм бодож суулаа. Тэгээ саяны залуугийн бичлэгийг үзэхэд бол би яг үнэ хэлэхэд өмнөөс нь маш их харамсаж байна. Надад ингэж хайрын санагдчих. Тэгээ өөрөө ч хэлж штэ тэ. Одоо би тэр цаг хугацаанд ингэж дэндүү харамсаж байна гэдэг. Ямар азар бас их орондоо ирсэн. Тий. Тэгээд хэрвээ ирээгүй бол тэр урд ингээд яах вэ? Тэгэнгүүт одоо зүгээр би нөгөө жүжигчин хүн болохоор айгүй олон юмыг ингээд нөгөө энэ хүний өмнөөс сургуулсан бодож байна л та. Тэгэл энэ хүний харамсал хаана байна гэхээр эхлээд яах гэж тэр өдөр би нисвэ гэж харамссан баг. Дараа нь яах гэж ер нь би энийг зарваа гэж харамссан баг. Дараа нь яах гэж ер нь би энийг хэрэглэвэ гэж харамссан баг. Дараа нь яах гэж би ер нь өвөр Монгол руу яв баавстаа гэл тэ. Одоо анханасаа гэл олон харамсал байгаа. Гэхдээ хамгийн инээдтэй юм шиг, эмгэнэлтэй юм шиг зүйл юу гэхээр харамсал бол бидний ирээдүйд л хэрэг болохоос ш өнгөрснийг хизээч өөрчилж чадахгүй тэ. Тэгэхээр харамсал бол сургамж гэсэн үг шүү дээ. Биднэрт сургууль болж байна. Харин тэрийг ойлгоод ингээд болоод одоо энийгээ ингээд хүмүүст урайлаад энийгээ ярьж гин гэдэг бол маш сайхан санагдлаа л да. Зоригтой байна. Тийм. Тэгээд энийгээ ярихгүй хүмүүс хэдэн зуун хүн байгаа шүү дээ, тий. Ийм ичин зовн ингэчих үү, тэгчих үү гэл. Тэгээд өөрөө бас энэ хүн урлагийн хүн болохоор бас нэг бас бодож гаргасан болов л гэж би дотроо таамаглаж сууж ин л да. Ер нь л харамсалтай л да. Одоо ингээд надад бас их харамсалтай санагддаг юм юу гэхээр залуучууд гэхүү өсвөрийнхэн гэхүү те юм ухамсаргүйгээр шийдвэр гаргадаг байхгүй. Яг та нар тэгэл нэг удаа туршиж үзээд үзчихлээ гэд болцнууд нь байгаа бах. Гэхдээ болоог нь 90% баг гэж би боддог байхгүй. Заавал давтдаг. Заавал ингэдэг. Бидний нөгөө нэг жүжигчний хичээл дээр нөгөө хүний яг дотоод мөн чанарын тухай нөгөө нэг дүр дээр ажилладаг учраас нөгөө хүний сэтгэл зүйн хичээлүүд аягүй их ордог. Тэгээд бид нар чинь яг нөгөө нэг дүр дээр ажиллахдаа хэрвээ би байсан бол гээд нөгөө дүрдээ ингэж илүү амьдрах гэж хичээдэг. Тийм учраас нөгөө архинд донцсон хүн, хар тамхинд донцсон хүн, эсвэл нөгөө гэмт хэрэг толбогдчод нэг юм сүлжээнээс гарч чадгаа болцсон те өөрөөр амьдрах аргагүй болсон гээд нэг иймэрхүү юм дөрүүд аягүй их биднэрт ирдэг учраас
тэр болгон дээр ингэж илүү ингэж гүнзгий ухаж, судалж, бодож тэр сэтгэл зүй өнгөрүүлсэн амьдрал юу болсон гэл эднийг ингээ бүтэн түүх нэг кинон дээр бид нэр ингээд хүний амьдралын түүхийг зохиодог болж байгаа. Тийм. Тэгэхээр яг тэр түүхийг бид нэр ингээд үлгэрийн кино шиг, Диснейгийн кино шиг юм гоёор байлгажлахгүй яг л бодтоор бодож олох хэрэгтэй байдаг. Тийм учраас би ингэж яриад байгаа байхгүй. Яг энэ залуугийн өмнөөс би өөрийгөө тавиад үзэхэд бол яг энэ залуу шиг амьдрал бол урлагийнханд маш их байдаг. Яагаад тэгэхээр урлагийнхны ихэнх ажил дандаа олон хүн дунд, дандаа шоу үзэн, дандаа баяр наадам, дандаа архи дарс, дандаа зугаа цэнгэл дунд ихэнх нь өрнөдөг байхгүй. Тэгэнгүүт тэр юм дундаас чинь ингээд өөрийгөө авчих гарна гэдэг бол бас ухаан шаардна. Тийм. Тэгэхээр саяны залуугийн ярьдаг бол яг л тийм замаар явсан байна. Яг л ингээл зугаа цэнгэл шоу цэнгэний дундуур яваал оройно клуб дуулдаг те. Тэгэл дуулна мэдээж ууна. Ууж байгаа л яг нөгөө бодис чинь хэрэгжилж үзнэ. За тэгэнгүүт нөгөө архин сонирхолгүй болно. Тэгэнгүүтээ нөгөөдгөө хэрэгэлдэг болол ингээл ер нь бол харамсалтай л санагдаж байна. Ер нь зүгээр одоо надад зүгээр бодогдож байгаа юм юу гэхээр нөгөө буддагийн хэлсэн үг. Буддизмын философи дээр буддын философт нэг юм юу гэдэг онол үүдээ. Өнгөрснийг бид нэр одоо яаж ч харамсаад хизээч өөрчилж чадахгүй. Харин биднэрт ирээдүг удирдах хүч байдаг гэж Будда хэлсэн байхгүй. Тэр үг бол надад яг одоо бол бүр үнэхээр үнэн үг байна даа л гэсэн мэдрэмж төрүүлж байна л да. Манай сайн жаргал 10 хэдэн жил яг энэ чиглэлээр ажиллаж байгаа. Манай нэг мэрэгчсэн мөрдөгч нарын одоо нэг нь байгаа. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаа хүмүүсийн яг дийлэнх нь нийгмийн төвшин нь ер нь ямар агаад байна. Өмнөхөн үед бол за нэг жоохон боломжтой айлын хүмүүс энийг хэрэгэлдэг гэж хардаг байсан шүү дээ. Гэтэл одоо нөхцөл байдал ямар байгаа вэ? Тий. Ер нь бол анх томилогдоод ирж явах ч гэдэг юм уу энэ чиглэлээр тэмцээд ирж яхад хар тамхины тухай ойлголтыг би өөрөө ч мэддгүйс шин төрлийн гэмтрэг гэдэг утгатаар нэгж үүсгэхэд ирж исэн. Ерөнхийдөө тухайн үед бол нөгөө боломжийн амьдралтай гадаад сурдаг хүмүүс хэрэгэлдэг гэдэг ойлголт бол нийгэмд байсан. Одоо ер нь бол жил ирэхт одоо ингээд явах тусам хэрэглэгчдийн нас залуужаад амьдралын төвшин харгалзахгүйгээр гэмтрэгт холбогдогчдын тоо жил ирэх тусам өсөх хандлагатай. Боломжийн амьдралтай хүмүүс нь хэрэглээд байна. Боломжийн амьдралаас доогуур орлоготой хүмүүс нь түүнийг зарахыг эрмэлздэг болсон. Тэгэхээр зараад боломжтой хүмүүстэй зараад ашиг орлох гэдэг тийм сонирхолтой болчихдог. Тэгэхээр энэ гэмтрэгтэй тэмцэх ажил бол далаацтай тийм нийгмийн бүх давхаргыг хамарсан байдлаар явахтаас өөр аргагүй болчихлоо юм л та. Тэгээд одоо яг наад чи ингээл аяг бас юм харамсалтай санагдаад байна л да. Одоо монголчууд ч ямар солонгос шиг 50 сая биш, япон шиг 130 сая биш те. Америк шиг 300 сая биш те. Бид нар ч ерөөс 3 сая. Тэгэнгүүт ч энэ 3 сая хүн чи одоо тэгээд мэдгүй надад бол айцтай санагдаж байна. Эзний аюулгүй байдаг. Тийм. Тэгээд одоо мэдгүй зарим талаар зарим нэг хүмүүс ингээл нөгөө хуульчлаад тодорхой хүрээнд Европын орнууд шиг ч юм уу Америкийн зарим мужууд шиг ингээд хуулийн хүрээнд зөвшөөрөөч гэж тэгдэлд тий. Гэхдээ тэр бол надад яг энэ хүн амын тоотой харьцуулахад бол арай болоогүй хаа гэж боддог цаг хугацааны үед. Тий. Ядаж монголчууд нэг 10 сая хүрсний дараа тэр талаар бид нар бодож үзүүл юу юм гэхээс биш. Одоо тэрийг бид нар хуулийн хүрээнд зөвшөөрлөө гэхэд одоо жишээ нэг би бас нэг түүх ярьж өгье л дөө. Швейцар улсад ингээд хуулийн хүрээнд зөвшөөрсөн байгаа байхгүй юу? Хуулийн хүрээнд ингээд хэмжээтэй худалдаж авах газрууд нь тодорхой заасан тий. Тэгэхэд тэнцээ манай нэг найз яасан бэ гэхээр нэг удаа нөгөө авах хөстэй газраас нь авчдаг альбисэр. Тэгээд дандаа зүгээр нөгөө нэг харуудаас аваад нөгөө савнд нь ичдэг. Зөвшөөрөлтэй савнд нь. Тий. Тэгэл нөгөө хүмүүс харахаар нөгөөдгөө гаргаа үзүүлдэг нөгөөдөл нөө за гэх. Тэнгууд тэр чинь нөгөө нэг тунгийн юу ингээл бүх юмын нөгөө зөвшөөрөлтэй газар чинь бага байгаа шүү дээ. Тэрнгээр нь ингээд зарангууд нөхдүүд яаж ийнэ гэхээр харуудаас очингуудаа нөгөө өндөр тунтай юмнууд аваад тийшээ хийчдэг. Тэгээ ингээд кармалаа явж идэг. Тэгэл нөгөөдгөө хэрэглээл байж идэг. Тэгэд ингэн одоо ингэ хэрэг байт юм уу гэхээр үгүй тэгээд өгшөн тэр чинь үйлчлдэг байхгүй юу гэлдэг ч байхгүй. Тэр чи харагдвал те. Тэгэл нөгөө олон жил
хэлсэн хүмүүс ч. Тэгээд нөгөө ийм сэтгэл зүүн эмнэлэг гэх юм уу да тий. Одоо тийм нөхөн сэргээгтэй ийм эмнэлгүүд аягүй их байт юм билээ. Тэгээд тэр бүр ингээд нөгөө нэг ажил амьдралаа алдсан, бүр гэр оронгоо болцсон хүмүүстэй ингээд бүр юм норомтойгоор ингээд тарааж мараагаад өгдөг. Тэгээд миний айсан юм юу гэхээр Монголд хэрвээ зүгээр хуулийн хүрээнд зөвшөөрнө гэвэл тийм юм болоод бүр зах замбраа алдах байх гэж би бодсон байхгүй. Тийм. Зүгээр энэ зүгээр л миний бодол шүү. Тийм гадаад байгаа миний таньдаг нэг найз маань тэгж яхад Монголд хэрвээ тэх юм бол хинч тэгч шүү дээ. Тэгэл тэр чи одоо хүн болгоныг нэгжээл аваачаал нөгөө бодисыг нь тунгийн шалгана гэж байхгүй шүү дээ тийм. Тэгэхээр ер нь бол аюулын хувьд бол энэ бол аимшигтай аюул л да. Манайх ч нөгөө нэг одоо юу гэдэг лээ нөгөө нэг юм зүгээр дамжин өнгөрдөг орон гэдэг байсан биш. Хэрэглэгч орон болчиход байгаа гэдэг одоо сүүлийн үедээ. Тэгээ энэ ч одоо гайл майл дээр яаж оруулж ирж байгааг нь мэддэггүй гэсэн үг юм. Ерөнхийдөө яг энэ синтетик үйлдвэрийн аргаар боловсруулж байгаа бодисууд бол ихэнхдээ л гадаад улсаас орж ирдэг л дээ. Тэгээд нэгэнт гадаад улсаас ороод ирсэн хойно нь бол яг тухайн бодисыг их хэмжээгээр оруулаад ирчлээ гэхээр энэ нэрийг нэг дор нь одоо илрүүлэх бас болцсон мó. Энэ бол нөгөө өөрөө гэмтрийг өөрөө нуус талдаргаар үлдэгдэх хохирогч байхгүй. Зөвхөн энэ холбогдож байгаа, хэрэглэгдэж байгаа, зарж борлуулж байгаа иргэн өөрийнхөө эрх чөлөө, эд хөрөнгө, эрүүл мэнд, тэгээ амьдрал, тэгэл ард нь гэр бүл гэл олон ингээд хүрээллийг яг ингээд дангаараа өөрөө л алж байгаа байхгүй. Хуулиараа. Тэгэнгүүт чинь нөхдүүдийг илрүүлэх бас ажиллагаа нуус талдаргаар тэрийг дагаад нуус талдаргаар явахаас өөр байхгүй байдал төрдөг. Канабисын төрлийн ургамал одоо нийт гэмтрийн 70 орчим хувийг эзлэх. Синтетик гаргаар буюу үйлдвэрийн аргаар гадаад улсаас оруулж ирж байгаа гэмтрийг бол 30 орчим хувийг эзлэх юм судалгаатай. Тэгээд одоо хойд 2 хөрш байна, урд хойд хөрш. Тэгээд Турк улс, Европын холбооны улсууд зэрэгс ингээд шууд дийлэх хэмжээр болон байвар ачаа байдлаар ингээд хүмүүсээс оруулаад ирдэг. Энд нь хэрэглэгчдэр одоо бага хэмжээгээр очисон үед нь одоо нөгөө мэдээлэл авагдаад гэмтрийг илрүүлэх ажиллагаа бас явагддаг. Тэр хуулийн өрөөнд нөгөө нэг зохицуулт хийгээд зөвшөөрнө гэдэг чинь бол би хамгийн сүүлд Таиланд дээрээс харлаа л та. 2 жилийн өмнө зөвшөөрсөн заяа. Тэгээд ингээд яг аль бисаар зарагдаж эхэлсэн. Тэгээ сая очиход бол юу вэ бүр танигдахгүй болсон. Бүр гадаад ийм хөгшин залуу ингээд бүр дордсон. Тэгээд одоо Таиланд ч буцаах гэж байгаа юм болох гэж байна. Нөгөө одоо бүр дийлхэ боллоо гэдэг. Таны саналтай санал нэг л да. Тэр нөгөө ер нь бол манай монголч нь хүн ам цөөхөнтэй учраас тодорхой хэмжээгээр зөвшөөрүүлэх бас боломжгүй. Чин яг хэрэглээгээ дагаад тэгээд бас эмнэлгийн байгууллага ямар хүрэлцээтэй вүлээ. Тэгээд яг тэрийгээ дагаад эмнэлэг байгууллагатай хүүхдүүдэд бүгднийг хөвтүүлчих ор байхгүй бах чи одоо. Тийм. Тэгэл манайхан чинь тэгэл нөгөө юмыг туйлширхаараа аюу сайхан туйлширдаг ард түмштэй тэгэл энийг зөвшөөрөөч гэл. Гэхдээ яах вэ? За тэр хүмүүс ингээд нэг талаараа энийг зөвшөөрүүлэхэд буруудах юм байхгүй гэж харж байгаа байх. Гэвч тэгээд эцээц нөгөө нэг асуудалтай яг нүүр тулаад ирэхээр тэр чинь одоо ингэж хараад байна л да би. Өнөөдрийн 3 сая хүнтэй Монгол улс тий ирээдүйд 10 сая хүнтэй Монгол улс болохын тулд энэ 3 сая хүнийг хайрлж ээж, энэ 3 сая хүнийг эрүүл саруул, энэ 3 сая хүнийг урт наслуулж, олон хүүхэдтэй болгуулж тий ачаа амьдралыг нь дээшлүүлж ээж тэр 10 сая дээр хурдан очих болохоос биш. Одоо энэ чинь бид нар хэдийгээр арчилсан урс золовч арчлын хим хэмжээндээ ингээл за хүний ирэх гэл ингэж болно. Яах вэ? Нөгөө талаар нөгөө бид нар бас жаахан ухаалаг хандах хэрэгтэй юм болоо даа л гэж би боддتي. Зүгээр энэ яг миний л бодлоо л доо. Одоо энэ дээр нөгөө нэг би уг нь дуучин үнэлтэйг эхэлж байгаа штэ тий. Тэгэнгүүт нийтийн дунд ингээ урлаг соёлынхан одоо жишээлбэл ийм зүйлд өртгөхөд байх магадaltaй байдаг энэ төргээл зарим хүмүүс ярьдэн штэ тий. Тэгэхээр энэ тал дээр та хоёр маань юу гэж боддог вэ? За бодъё. Би ч одоо яг урлагийн салбарт хөл тавих гэж яваад одоо өөрийн хэдэн жил болж байгаа 2 жил гараа маруу. Хөл тавих гэж харагдах. Тэгээд тэр хугацаанд
Би яг анханасаа зөв орцсон гэх нь хайшаа. Нөгөө нэг би нэг телевизэн шоугаар гарч ирсэн шүү дээ. Тэр үед анханасаа би яг эргэн тойрны хүрээл шинээр танилцсан урлагийн хүмүүс бүх хүмүүстэй би угаасаа л ийм хүн юм аа. Би арх хэрэгэлдэг, тамхи хэрэгэлдэг. Тэгээ ердөөсөө нэг юм тэр талын чиглэлийн би угаасаа багаасаа сонирхолгүй хүүхэд байсан. Тэгээ гол нь яг энэ одоо надад юм хүчтэй сухад нөлөөсөн миний хувьд яг ээж юм болов гэж боддог байхгүй. Тэгээ би энийг бас ярих гэж бодсон. Боломжос дээр нэрстэй мэл гэж боддог. Одоо яг энэ бүхний яг миний л мэдрэмж, миний л одоо experience хийсэн зүйлсээрээ л би хэлж байгаа л да. Яг төлөв үнэн биш шүү дээ. Тэгээ бодоход яг юун дээр алдаад байгаа юм шиг санагдсан гот надад одоо бага нас, өсвөр насны үед ганцаардаж төм буман асуудлууд цоош нь мэдрэмжүүд ингээд бүр юу болоод байна гэ ингээ байж хад тэр зүйлийг гэд үлээгээд эсвэл бүгдийг цэгцэнд оруулж өгөөд ингээ хуваалцаад итгэл найдвартайгаар ярилцах хин нэгэн хүн амар хэрэгтэй юм шиг надад бодогдсон. Яг миний хувьд тэр хүн маань манай ээж байсан байгаа байхгүй. Тэгээ одоо би сургуулаас ч ингээл бүлийдүүлнэ, шоудрлагдана гэх нэг жоохон нэг өөр мөр байгаад ер нь ингээл бид нарс нэг тойргоос гаргахад амар амархан байдаг шүү дээ. Тийм амар их байдаг гэсэн. Тэр үед магадгүй ээж миний сэтгэлийг уутлаа. Ер нь намайг уншдаг гэсэн. Миний жоох өөр онгот миний хүү яасан ингээл. Тэгэл өрдөөсөө шүүмжлэхгүй, эсвэл шууд тушаахгүйгээр ингээд миний юу ярихыг сонсоод ингээд ээж нь тэгдэг байсан, ингэдэг байсан, ийм тийм гээд ингээд бүр намайг ингээд нар цэлмэг шиг болгочдөг гэсэн. Ээжтэйгээ хамт юм яриад дуусахад. Тэгээд одоо бодоход магадгүй тэгдэггүй байсан. Тараал очиход ингээд ээж аав ажилдаа би тэгэл ганцаар өрөөндөө хичээлээ гээл ингээл байждаг. Тэнгуүч яг тийм хүүхдүүд нийгмээрээ хүмүүжих гээд байгаа юм санагдтыг. Найз нөхөд юу ярьж вэ? Найз нөхөд юу хэрглэж вэ? Нийгмийн одоо тэр жоохон нөлөө бүхий хүмүүс юу уриалаад байна? Юу гоё явах гэдэг нь яах их гэдэг вэ гэл. Нөгөө гэр бүлийн хүмүүжил, гэр бүлийн тойрог бүр бай. Тэгэл тийшээ ороо явцсан. Орой найз нөхдөг уулзал одоо яг яадаг чинь зөв чинь мэддэг хүмүүс бах, муу чинь мэддэг хүмүүс бах одоо. Яг тэгээд явчихдаг юм санагдав. Дүнгот яг тэр үед ээж байсан болохоор би ер нь яг миний толгойд бүр амар гүн гүнзгийг суулгаж өгсөн байт. Тэгэл одоо хүртэл ер нь би яг нэг үгүй энэ миний амьдрал ямар шаардлагагүй гэж бодсон юм да. Тэр хүмүүс намайг юу гэж бодно уу? Би тэр хүрээлэл рүү орж чадахгүй нэ хамаагүй тэгэл би гэдэг юм аа уучлаарай. Гэхдээ би та нарыг настрыг унгагаа вай би чаалаад ингээд байхгүй. Би яг л та нар шиг гоё юм. Гэхдээ та нар бас намайг хүндлээд ингээрээ. Гэл яг тэгэл шүү дээ. Тэгээд тэр үед яг энийг мэн зөвөр хүлээж аваад ойлгож байгаа хүмүүс байдаг. Тэр тийм хүмүүс амар гоё байдаг. Тийм хүмүүс нь тэгээд гэж байгаа л за 70-аас л ийм хүнштэй гэдгийг нь хүлээгээд авчихсан юм л. Тэгээ би яг анх нэг урлагийн салбарт орчиход анханасаа яг тэрийг ойлгуулад хилээд ингэ явцсан. Одоо зөвхөн ердөөсөө амар тэр хүмүүс ихсэл өгдөг зэ. Тэгүн гот одоо ингээл би анхандаа эхлээл 70 болчихоо тоочдагс. Ингээд тийм аа тэгдэм аа гэл. Тэгүн гот нэг алидийн нөгөө намайг мэддэг болсон найзууд маань шинэ үрээл рүү оронгот 70 тэгдэг. 70 цусоо гэдэг болохоор алкогольны төрлийн юм хэрэглүүл ингэдэг болдгоо гэл миний өмнөөс яриад чинь би бүр хөөх юм бэ гэж санагдав. Тэг яг тэгээд ингээд явцдаг болохоор надад ер нь одоо ингэхүү ийм тийм юм ер нь байхгүй. Намайг тоглоом байг л Есүс месэс гэл. Тэр нэг тийм юмар тоглоом хийнэ гэхээс ер нь бол тийм байхгүй тий. За ямар нэгэн гэмт хэрэг урлагийнхан тэр холбогдлоо энэ холбогдлоо гэж Facebook, вебсайт ингээл сошиал буу юм болдог. Тэр бол яг ингээд нийт хэрэглээд одоо баригдсан хүмүүсийн бол бараг 100-ны 1% нь л гэсэн үг. Тэгээд яагаад тэгэхээр урлагийнхныг илүү хүн таньдаг учраас тэрийг нь бичдэг. Тэгээ бас яг энтэй ижилхэн нэг зүйл гэх юм бол шагнал байна. Ерөнхийлөгчийн шагналыг өгөнгүүд урлагийнх нь шагнуулдаг байгаа юм шиг ингээд андуурдаг. Тэнгууд эмч нар, цагдаа нар, барилга бүгд салбарын шагналыг авч байгаа. Тэнгууд нэг урлагийн хүн ангууд дуучин тэр тим шагнал авлаа гингууд энэ урлагийн пенер юу хийсэн гэж яхаараа дандаа ингэ юм гэдэг өөр хэрэгтэй хүмүүст өгдөг юм гээд энэ бол юу гэхээр хинээч олонний танил биш нэг Бата гэдэг хүн ард тамхи хэрэгэлсэн байж байгаа баригджээ гэд эргэн Бата хард тамхи хэрэглээ баригджээ гэх юм бол тэрийг хүншихгүй шүү дээ.
Тэгэнгүүт иргэн дуучин тэр жүжигчин тэр хар тамхи хэрэглээд баригджээ гэхээр тэр нь хүмүүст илүү хүрдэг. Нөгөө талаараа энэ бол манай вебсайтуудынхны хандлтаа өсгөх гэж байгаа ажил нэгдүгürt өөрсдийнх нь. Тэр чинь вебсайт ч ерөөсөө хандлт өндөр байж ижил өөрсдийнх нь бизнес явах юм чинь. Тэр тал дээр бол бас буруудах аргагүй. Гэхдээ ийм энэнгээр ерөөсөө зөвтгөдөг юм байхгүй. Урлагийнхан бол түрүүний хэлсэн ажил нь угаасаа урлаг. Ажил нь угаасаа хүмүүсийг хөгжөөх болгоцсон. Ажил нь угаасаа дандаа хүмүүсийн ажил тарсан эхэлдэг. Бидний ажил тий та нарын ажил тарахаар бид нэр тоглолтоо их хүлээсэн шүү дээ. Та нарыг завтаа болохыг тий. Тийм учраас энэ нөгөө нэг одоо тэгэл манайх чинь шинэ жил гээл тий. Ялангуяа шинэ жилээр ямар их баяр болдог лээ. Тэгэл тэр болгонд чинь урлагийнхан бүгд ингээл яг ажиллал байж байдаг. Тэгэл тэнцэж өдөр болгон хүмүүс арих уу. Өдөр болгон хүмүүс арих уухыг харна. Өдөр болгон яг адилхан хүмүүс яг адилхан арих уухыг харна. Тэгэл тий. Тэнгууд тэнд таньдаг ч хүмүүс байна, танихгүй ч хүмүүс байна. Тэгэл ингэнгууд зөвхөн энэ юу гэхээр нөгөө нэг олонний танил хүмүүс их хэрэглээд байгаа юм шиг харагддаг. Эсвэл олонний танил хүмүүс энийг уриалаад энэний гол нууц нь юм шиг байна гэж харагддгийг бол би өрөөсгөл ойлголт гэж боддог. Ягаад гэвэл энэ цөөхөн байна. Зүгээр таньдаг нь тэр юм чинь. Таньдаг нь тэр тий. Тэрнээс биш түүний ард аюул олон хүмүүс байгаа бах. Зөв бурууг бол би дүгнэхгүй энийг чинь хууль дүгнэн тий. Тэгээ та нарын маань ажил бас урагштай сайхан байгаа юм байна гэж сая ингэж ярианаас бол ойлголоо. Тэгэхээр хараа одоо манай цагдаа нарыг бас ингэдэж ш нөө мусан цагдаа нар л гэл ингээл бас нэм хандлууд ш нөө олны 13,000 улсын хэмжээнд цагдаа байгаа штэ. Тэгэнгүүт бас нөгөө яг адилхан л юм байна л да. Тэнд чинь сайн унж байгаа, муу унж байгаа, хувь хүний нөгөө нэг харизм нь ямар байна тэрнээсээ шалтгаалаад иргэд олон нийттэй жоохон сөргөөр харьцлаа гэхэд мусан цагдаа нар дандаа ингэдэг гэл ярьдэн штэ тий. Яг тэрнтэй л адилхан л. Одоо жишээлбэл ийм бохгүй юу? Яг наадхан дээр чинь нэг юм хэлэхэд би ямар үед муусан хогийн цагдаа нар, ямар үед өстө жинхэнэ сайн цагдаа нар гэж бод. Би аль алинаар нь бодох үе байж надад. Би бүх насаараа цагдаа нар муу гэж бодохгүй. Бүх насаараа цагдаа нар сайн гэж бодохгүй, тий? Жишээлбэл сая хэдхэн хоногийн өмнө би ингээд сороно моцикло журамлуулж байгаа байхгүй юу? Тий. Би яг зүгээр тэр хүнээс уучлалгүйгээд уучлаарай гэд энэ удаад ингээд яцлаа гэд айтаахан хүн шиг харцсан бол тэр хүн аваад тэгж юмыг маань урааж торохгүй байх боломжтой шүү дээ. Тэ? Тэгэнгүүт би шал өөр стресс тээж явангуудаа тэр стрессээ нөгөө хүнд гаргачихж байгаа байхгүй. Тэгэнгүүт чи хүнийг би улаан цай өдөөд доромжлоод хийгээд хар чин тэр чин үгүй цагдаа биш ч байсан хүний уур өрнө шүү дээ. Тийм. Тэгэл би яг дараа нөгөө цагдаа залуугаас уучлалт байна гэж ботцсон л явж байгаа. Тэгээд дугаарыг авч яваад ярина гэж бодож байгаа. Хувь хүн дээр ингээд нөгөө стресстэй явж исэн гэж тэгж штэ. Тэгэнгүүт одоо манай дээр ингээд хэрэглэгч болж орж ирж байгаа хүүхдүүдийг ингээд бас харах юм бол гэдэг байхгүй. Би ингээд стресстэй сэтгэл готролд орсноосоо болоод ийм хэрэглээд гэдэг байхгүй юу? Таад маань ер нь яг яаж стресс үед одоо яаж өөрийнхөө стрессийг гадагшлуулдаг вэ? Би ч бас алкогол огт хэрэглэдэг юм штэ. Тэгээд бас тэгэнгүүтээ одоо ингээд стресстэх одоо нөгөө нэг тэр бухимдалч гэх юм уу эсвэл ингээд уйтах мутах уу ингээ гарна шүү дээ. Тэгэл хүмүүс ч нөгөө арх уухгүй болохоор надаас амар асуудаг шүү дээ. Арх уухгүй болохоор уйддаг гэдэг. Гүү шүү дээ юу гэж уйддаг бэ? Тэгэл арх уухгүй болохоор л уйдаад сууждаг юм шиг дээ. Тийм огт байхгүй шүү дээ. Тийм тэр чинь зүгээр тийм тэр чинь яг нөгөө нэг уудаг хүмүүсийн л үг гэхгүй юу. Тэгэл одоо гоё асуулт асуулаа. Хоёлаа ээлжлээд хариултаа хоёлаа уудаг юм чи. Би бол яг тийм нэг ингээд жоохон сэтгэл гутраад байт хаяа. Сэтгэлээр унаад байт. Ингээл гинтхэн ингээл болохгүй ч юм шигтэй ингээл сэтгэл гутралд ороод. Тэгэхээр дасгал хийчихсэн бай. Тэгэл босч чадахгүй болтлоо дасгал хийгээл. Тэгэл зөв зөрлөлчтэй аюу сан. Дасгал хийхээр. Тэр хөлсөөр нөгөө бүх юу гадагшилдаг. Тийм. Мэдхгүй одоо яагаад тэгдэм мэдхгүй. Тэгэл нөгөө угал цэцэг багшаасаа энэ талаар битээр ярилцгаа асуусан чинь нөгөө нэг юу лээ? Эрэгтэй хүнээс ялгардаг
юу чинь Тестостерон тийм дасгал ихээр тестостерон ялгардаг гинэ. Тэгэнгүүт нөгөө нэг сэтгэл готрол чинь бас нэг юм гормон ялгарч идэм биш үү? Тийм юмнаас бол сэтгэл готрд юм биш үү? Тэгээд тэрийгээ ингээд нөгөө тестостерон чинь дарангуулаад эхлэнгүүт тэр сэтгэл готрол төгшөлт ингэж байхгүй болж эхэлдэг гинэ. Тэгээд одоо ингээд жоохон ямар гал ирэнгүүт зүгээр. Багшаа дасгалаа яа гэл. Тэгээд дасгал ер нь бол бид айгүй олон жил дасгал фитнесээр хичээлэхгүй гэж боддог гэсэн. Тэгэж явж байгаад нэг удаа бүр ганцхан амьдрах юм байж ер нь яагаад гоё битэй гэж болтгүй юм бэ гэж бодоод ганц л амьдрах шүү дээ. Ганц л амьдрахтаа гоё амьдрмаар шүү дээ. Тий. Тэгэл гоё битэй болно гэл фитнес зал руу ороод тэгэл надад айгүй зүгээр тайлбарлаж нэг ойлгуулсан. Өмнө ч болохоор нэг ингээд залхаж ороод байдаг. Зал руу ороод лайвэ гэлээ. Дараа нь нөгөө нэг зоригтой орох, залхаж орох хоёр чинь нөгөө өөрөө хүсэж нөгөө усаа уух чинь гоё байгаад байна шүү дээ, тий. Тэгээд ингээд орсон. Одоо бол дасгал дүр айгүй туртаа болсон. Тэгээд бүр амьдралынхаа өдөр болгон идэг. За миний дүү стресс яаж болж байна. Миний дүү нэх юм маш их. За. Норшил уучлаарай манайх хагдах. Боломж олдсон дээр гэдэг. Миний хувьд стресс би уг нь амар 50 хүн гэж боддог байхгүй өөрийгөө. Тэгээ намайг тэмээшг мэмээшг гэл найз шоолол идэв. Гэхдээ амьдрал үнэхээр стресстэй юм. Яалчгүй монддгүй юм байлээ. Ялангуяа урлагийн салбарт орсноос хойш бас амар их мэдэрч үзсэн. Тэгээд миний хувьд болохоор стресс тайлдаг зүйл гэх юм бол нэг номерт чин сэтгэлээсээ ярилцдаг хүн байна. Ээжийг бүр байг туртаад. Ээж тэгээд миний яг сайн би бас тийм нэг юм амар олон найз байдаг байхгүй. Яг л нэг ингээл багасаа юм уу эсвэл одоо сүүлийн хэдэн жил танилцсан ч гэсэн яг нэг үзэл бодол мэдрэмжээрээ холбогдсон яг тийм дотны найзууд байдаг. Тэр хэдтэйг яг тулгамдаад байгаа зүйлсээ би тэр хэдтийг сонсон, минийхийг сонсон ярилцаад тэгэхээр бүр айгуу гой хөнгөрж өгдөг. Ер нь дотроо ярихгүй боглуулад явах амар хэцүү юм блэ. Тэгээд дээрээс нь уйлах. Тэгээ манайхаа сайхан уйлчих жагаараа битгий санаа зовж байгаараа. Тэгээ яалчгүй уйлахаар одоо би заримдаа дуртай дуугаа сонс тухайн асуудал ингээд бүр ингээд боглоод амар хэцүү дээ штэ. Яг тэрийгэ бодож байгаа ганцаараа үед ингээд өөр ирэхгүй өөстэй байхгүй. Тэгэхээр бүр ингээд бүх юмыг ингээд аваад гарцсан юм шиг. Тэрний дараа ингээд яг гээ нөгөө нэг яг өмнө буглаад ингээд стресстэд явж байхад харагдахгүй байсан гэгээлэг зам маань бүгд ингээд амар гоё нэгдээд өгчтий. Тэгэхээр уйлж байгаараа манайхаа гэж хэлмээр байна. Тэгээд бас хоббитэй байх гэдэг бүр барсаахах бол баг тэр нөгөө фитнес гэдэг бол одоо хоббинийх нь нэг хэсэг болоо авчирсан. Хоббитэй амар чухал юм лээ. Одоо жишээ нь би дуу сонсох амар дуртай байхгүй. Тэгээ яаж стрессдсэн би ингээд дуу хөгжим сонсонгууд тэр дуу хөгжим яг л багаас сонсдог гэсэн. Яг л ингээд тэгцэн үү найзаа. За ийм байна гэж яг ингээд нөгөө нэг намайг тайлгаруулад улам тэр бүр гүн рүү би шигдэхээс намайг сэргийлээд бүр татаад гаргацдгүй маа гэхэд ингээд бариад ингээд болно штэ далай жоохон тисчгээ яг дуу хөгжим намайг яг бүр тэгдэг байхгүй. Тэрнтэй адилхан ер нь урлаг гэдэг зүйл рүү ерөнхийдөө жаахан живэхэд тэр зүйлс яаж иж байгаа л чамайг тэр стресстэй чинь гаргаж ирэх зам болдог. Одоо шүлэг, яруу найраг, сонгодог гоё зохиолууд, тэгээд кино урлаг гэдэг чинь би бас амар стресс зүйдээ ингээд гоё кино үзчихтий. Супер Батматертай эсвэл ингээд нэг гоё кино үзчихэд ингээд амар уурам авчих. Captain America шиг битэй болно. Энэ шиг ингэнэ тэгнэ гэдэг ч юм ингээд надад бүр амар бүүст өгödдөг байхгүй. Тэгээд бас нэг өөр нэг зүйл байгаа нь тэг хоббитой холбоо ярьчихад би бүжиглэх амар дуртай байхгүй. Тэгээ клуб хүмүүсээс клубыг амар юугаар яах юм лээ. Сөргөөр тэнд л нэг болж утггүй. Яг хөө тэр зүйл болдго л баг. Бас тэнд чинь ингээд хөгжим сонсоод одоо ингээд энэ чи яг л нэг бяцлагалтай миний хувьд адилхан санагддаг байхгүй. Тэр хөгжмийн хэмнэл давтамжтай орж ирнэ, гой аялгуунууд орж ирнэ. Яг би тэрийг сонсонгууд ингээд яг миний биеэр эргэлдээл тэг яг нэг би өөрийн мэдлгүй 2-3 цаг яг нэг газараа бүжиглсэн байдаг байхгүй. Тэгэнгүүт тэрийг нөгөө нэг зарим ойлгохгүй хүмүүс нь даваад л шал согтой явж байна да гэдэг ч юм. Тэгээ би нэг цанган штэ ус барьсан. Тэгэнгүүт намайг тэр одоо тийм хэрэгэлсэн хүмүүс нь усыг угаад гэдэг юм уу мэдэхгүй байна. Ямар ч зэ ингэж
намайг бүр тийм хэрэгэлдэг гэдэг дам яриа мэрэ бүр хамтарч ажилласан байгууллагаас гаргацсан байсныг би бүр манай экс надад хэлж байгаа байхгүй. За би нэг охинтой уулзсан чинь намайг чиний их чидийг мэдгүй даваадлаа ингээд нэг урлагийн тоглолт шинжилээр авцсан байсан чи ирдгүү. Тэгээ би бүр гэрт нь хайгаад очисон чинь нэг найзтайгаа мансуурцсан хэвтэтсэн гэдэг юм. Би бүр одоо миний хамтарч ажилласан бүх газрууд намайг ямар хариуцлагатай яг цагтаа ирдэг яадаг гэдгийг мэддэг байхгүй. Дээрээс нь манай эгч бүр ингээд тимнээс хол дүүн тэгээд тэр хүн хизээч миний гэрийг мэдгүй. Бас хүмүүс ингэж амар амныхаа зургаар иймэрхүү дам амар их юм шиг лээ те. Зөвхөн хар тамхич гэлтгүй ер нь юм элдв янзын дам яриагаа түр айгүй их байдаг юм лээ. За нуршчлаа. Тэгээ бүжгэргүй эргээд орой. Тэгээ клабд ороод амар гоо элдв янзын бодлого ингээ яг тэр хөгжим. За клабд гэхгүй. Ер нь зүгээр хөгжмөөр өөрийгөө тэгж тайлгаруулах юм байгаад идэв. За одоо хамгийн сүүлийнх нь би нэг хүн чинь ер нь нэг юм emotional бүх зүйл ходоодтой амар холбоотой байдаг юм байлээ. Ер нь бид нар л өөрсдийгөө удирдаа захираад байна гэмт ходоодон дотор байгаа энэ хэдэн сая тэрбум энэ бичил организм энэ зүйлс чинь бүгдээрээ одоо ингээд ямар байгаагаа шалтгаалж магадгүй чи нэг сайн мэдээ ороод ирэнгүүт сайн юм шиг санагдахгүй байж магадгүй шүү. Тэгвэл яа 100% биш байж магадгүй. Ходоодтойгоо хүн амар хайрлж тулж ажиллах хэрэгтэй юм билээ. Тэнгууд одоо жишээ нь танд хэлсэн шүү. Тинейжер үеийн тийм хүмүүс яасан бэ гэмт би ингээд депресстэд ингээдсэн юм а. Та одоо ингээд эцэг нэр асуудаа хідэн хувь нь өглөө хоол шиг хоол идээд сургууль руугаа гарч байна. Гэхдээ зүгээр л нэг хувцаар нь хангачж байна. Одоо тэр юу юм суран муран гар утас хангачлаа миний хөө болж байнггүй no хамгийн болж бүтэхгүй хэцүү байгаа зүйл чинь хүүхдээ чинь дотор явж байгаа. Тийшээ жоохон нэвтрэх гэж үз. Тэгээд тэр цагт одоо ингээ хангалттай би физиологийн хувьд ч гэсэн дархлаатай. Сэтгэл санааны хувьд ч гэсэн дархлаатай тийм хүүхэд эцэг эхнэр бидний бүтээчгэд тэр хүүхдүүд чинь хүссэн үсээгүй болж бүтэхгүй юм чинь өөрөө анализ хийгээд ингээд явахын цагт ер нь бол бид нар одоо ингээл ташраараа нэг юм рүү ингээл ташраараа веб ап зуугаал ер нь яах гэж тэрийг сороод байгаагаа ч ойлгохгүй тэр гоё харагдаад гэдэг ч юм уу ер нь даган дуурайх тэр юунаас илүү өөрийн гэсэн юутай болоод тий өөрийн гэсэн ертөнц өөрийн гэсэн одоо дархлаатай. Тэгэхээр энэ бас нөгөө түрүүн далайгийн хэлдэг нөө суур анханасаа би нөгөө энэ зүйлээс хол байдаг гэд бусдад нөгөө үгүй гэж хэлж сурыг гэдэг байгаа ш тий энэ чадвар өөртөө итгэл айгүй хэрэгтэй болоод байгаа байхгүй юу. Тэгээ тэгэнгүүт нөгөө байрны ах нар бас айгүйх санал болгож орж ирдэг тий. Тэгээ сакс тоглох гэж хаад ч юм уу. Эсвэл бол дээд ангийн ах нар ч юм уу хэрглэжээд нөгөө доод дүүнартаа санал болгодог. Тэгээ тэгэнгүүт нөгөөдүүл нь өөртөө нөгөө итгэлтэйгээр харагдахын тулд тэрэнд хэргэлдэг. За эсвэл сонирхож хэргэлдэг ч юм уу. Яг анхны хэрэглэгч болж байгаа тохиолдлын суурь нь энэ юм болов уу гэж хараад байгаа. Би анх удаага арх хамсаж үзэхдээ би өмнө юус арх хамсаж үзэг байсан. Тэгсэн чинь манай найзууд байрны тэр ах нар ингэ за архууж үзсэн мэт гэхээр би үтсэн гэлцсэн. Чадах юм уу чи их чадлагүй байт ингэ. Тэгсэн чинь ингэ амьдралд анх удаага ингэ худлаа. Архийг тийм амттай тийм аймаар гэж юусоо мэдхгүй нөөтөг чи ингэ балгаал хэвээр гэл нүдэн нөлөөс цэлэгнээл ингээл хэвээр. Тэгэл нөгөө нэг худлаа өмнө архиуж үтсэн юм гэлцсэн. Гүрийгээл ингээл хэвээр. Яг үгчсэн шүү дээ. Яг үгчсэн. Тэгэл ямар амар муухай юм бэ гээл. Тэгэл дараа нь нөгөөдөг чинь агуудаа архиуж юм чи амар согтж юм чи. Тэгээ нөө согцсноос болоод уйлаад. Агаад. Тэгсэн чи манай найзууд чи ууж үзээгүй шүү. Үгүй үтсэн гэдэг. Тийм нэг заавчлаар яриаг тасчлаа. Тэгээд тань дээр ч гэсэн одоо ингээд илэрж байгаад доо бид нэр ууж үтсэн үү үтсэн биздэй гэхэд бид нэр яс юм дээрээ бид нэр үгүй гэж хэл үзээгүй штэ би. Гихт зориг чинь маш том зориг. Жинхэнэ чи мужик эр хүн тийм баймаар байгаа гэдэг чинь тэнд байгаа байхгүй. Тэгэхгүй тэгээд худлаа өөрийгөө хуурмгаараж одоо өөрийгөө алдан байраа ингээд үдсэн штэ гэдэг ч юм уу гэдэг ч утгагүй байхгүй. Тэгэхээр тэр нөгөө үед тэр харьцаж байгаа хүмүүстэй ингээд нэг юм тэднэр шиг шүү гэдгээ ингээд ойлгуулах гээд байгаа юм уу те? их шаардлага ямар ч байхгүй. Бид нэр бүгд нэг нэгнээс өөр бид нэр заавал хүчтэй амар юм заримдаа лүүзер ингээл заримдаа тийм байх
зүгээр шүү дээ. Ер нь бид нар заавал ингээд нэг юм том стандарт тавьчаал хүмүүсийг энүүгээр л бусаад байна. Ийшээ л орё гэл ингэх ер нь миний хувьд тэр хүмүүст амар их стресс нэмж хүсээгүй байгаа зүйлээ хийх. Одоо жишээ нь намайг архиудгүй болохоор чи яаж уухгүй ингэж байж болов, хүмүүс яаж хэлдэг юм, би ингээд уухыг хүсэхгүй байгаа ч гэсэн ажлынхан, ангийнхан ингээд чи уулдаа чи уудаг юм уу, ямар сон нас тривдэх гэд ер нь яагаад чи яг юу гэж хэлээд тэрнээс алдсан юм. Би уухгүй байгаа ч гэсэн одоо ингээд зайлшгүй тэр хүмүүсийн тэнд уусахын тулд уугаад ингээд амар хэцүү байна гэдэг багхгүй. Тэгэхээр нэгт үгүй гэж хэлэх зориг биднэрт маш их байх хэрэгтэй. Хоёрт тэр хүмүүс яг чамайг юу руу урайлан дуудаад яг яах гээд байгаа гэдгийг заавал чи тэнд нь наад нэг хаалтаа нэг хашаад авч тэр талд очимоор байгаа юм уу? Уучлаарай манайхаа би гэл уумааргүй байна гэл хэлдэг. Тэгээд үгүй тэр чинь хоёр янз гэдэг байхгүй юу? Өөрөө уухгүйгээд тэмцээд байдаг хэлбэр байдаг байхгүй юу? Уухгүй даа гэдэг ингээ бодоод байдаг. Тэгээд тэгэнгუთ нөгөө хин нэгэн хүн нэг шахчвал уучандаа гэж бодоо те. Хүлээгээд тий одоо тийм юм байдаг байхгүй юу? Би ч бас анханаас чамшиг юм анханаас уудгүй биш байсан байхгүй юу? Уудаг байсан. Маш их уудаг, туртаа байсан. Тэгээд болсон байхгүй юу? Тэгэнгუთ тэрний чин дараа яг чиний хэлж байгаа шиг энэ нөгөө нэг уухгүй гэж хэлэх чинь айгүй юм төгтөө. Нэг хэсэг үйл байт юм лээ гэхдээ. Яг нэг жоохон үе богинох үйл. Тэгэнгუთ ч л нөгөө чи зөө уух ойлцсон ингээл тэгдэг те. Үгүй яг уухгүй гэл. Тэгэнгუთ нөгөө нэг өөртөө уухгүйгээд амлцсан тэрийг эхлүүлжсэн үед яг нөгөө нэг өөртөө ялагдах үе. Тэд нар чинь ингээд намайг одоо нөгөө буддагийн хэлдгээр сорилтууд надад өгж штэ. Тэ? Одоо ингээд төвчээрийн багш болж штэ. Тэд нар надад төвчээрийг зааж өгч штэ. Яг алкогольноос татгалзаал уухаа болж ихсний дараа айгу цав гарт юм бэл өөртөө. Тий. Тэр яг чиний ярьсан шиг тэгээ би сая яриан дундуур ингээд бодож исэн чинь би нөгөө нэг алкогоолнд ингээд зориултаад сурцсан байсан цаг маань гинт ингээд надад төрөөд ирж байгаа хгүй буцаад. Тэгэхээр энэ цагт нэр би юу хийж болох юм бэ гэд. Тэгэнгუთ тэр цагууд дээр би чинь гэж моцикл ундаг болж байгаа юм. Тэгээд моциклоос амар гоё таашаал авдаг. Бас ингээд гоё давхих уул мууланд хээрмэр ингээд явах. Үнэхэрийн гоё. За тэгэнгуთ би дараа нь буудлагын спортоор бүр 3 бооны сургалт аваад тамирчин болж байгаа юм. Тэгэл одоо ингээд фитнестэй явдаг болонгууд өөртөө зориулах цаг маань айгүй ингээд. Тэгээ миний түрүү нөгөө нэг яриадсан бидний буруугаар ашигладаг үг чинь нөгөө ганц л амьдрын шүү дээ. Ганц л амьдрах юм чинь гой уучих гэдэг биш. Би тэр үгийг өөртөө өөрөөр ашигласан байхгүй. Би ганц л амьдрах юм байж би сайхан амьдрмаар байна. Ганц л амьдрах юм байж би эрүүл баймаар байна. Ганц л амьдрах юм чинь би гоё биетэй болчих. Ганц амьдрах юм чинь би гоё моцикл унаад сураад гоё ганц амьдрах юм чинь гоё би буудаад ингээд гоё буутай болчих гэл ингээд тэрийг өөртөө айгүй эргээр ашиглаж сурсан байхгүй одоо. Тэнгүүд тэд нар маань ингээд надад айгүй гоё үр дүнгээ өгдөг. Тэгээ угаасаа нөгөө сэтгэл готролд орсон хүмүүсийг хүчээр чамаагүй өдөр болгон дасгал хий гэдэг юм билээ шүү дээ бүр. Заавал ингээд өдөр болгон нэг цаг заавал ингээд нөгөө сэтгэл готролд орсон хүмүүс чинь ингээд харанхуу дөрөндөө ингээд хөвтөөл нь шүү дээ хаалж идэхгүй юу ч хийхгүй ингээд. Тэнгуут нь зүгээр тэр хүмүүсийг зүгээр ингээд хөтөлж босгоод авчираад шууд ингээд дасгал хийлгэж хэвчээ гинэ. Тэгээд дасгалаа хийчихвэл за хөвтөлчих болно гинэ. Тэгсээр байтал нөгөө нэг өдрөөр нөгөө сэтгэл зүйн сайжирдаг гинэ. Дасгалын хүч чинь бас тийм байна. Зөвхөн фитнес биш энэ чинь. Бүх төрлийн спорт. Одоо иймэрхүү зүйл ярьж байгаа бас зөв буруу гэдэг би сайн мэдэхгүй л байна л да. Манай нэг найз Америкт байдаг найз маань өнгөрцөө. Тэр найз маань бол бүр ингээд бүр амар болсон. Бүр хаяатаа ингээд дээр утсаар ярьдаг, фэйсбүүкээр ингээд чаталдаг байсан. 2 жилийн өмнө өнгөрсөн л тоо тэгээд яагаад өнгөрсөн ингээд дараа найз нөхдөд нь ярьсан чинь бас л яг ингээд тун хэтрүүлсэн гэдэг юу гарсан гэж байгаа юм. Тэгээд сүүлдээ нөгөө найз маань Америкт дурамчин бидний харуул бол нөгөө амжиргааны төвшин биднээс дээр байгаа л гэж ойлгож байгаа шүү дээ. Тэгсэн сүүлдээ надаас мөнгө годог болол эхлээл $100 өгөөч, $50 өгөөч гэдэг байсан бол сүүлдээ бараг 100,000 50k өгөөч гэх юм гэл. Тийм болцсон. Тэгэл өгшөө бодо болохгүй мó гэл. Тэгэл нэг мэдтгэл яваал өгсөн тэгэл. Ард нь зүгээр яаж нэхэр мөн ээж аваар нь л
гэр бүлийнх нь эхнэр нь тэ амар зовж байгаа байхгүй. Зовлонгийн тэр хүмүүс нь урж байгаа байхгүй. Зүгээр амиа хичээсэн үйлдэл юм шиг санагддээ надад. Агуу тэгэл гой сайхан байдаг юм байгааз. Хэцүүлдэ. Тэгтэл бас тэгэд бид нар ч гэсэн бас энийг нэг нэгэнт донтцсон хүнийг те хүчээр за одоо чи усууха бол гэж байгаа юм шиг боловч чадахгүй шүү дээ тэр хүний чинь. Тийм учраас одоо яах хэвээр хэдүүлээ ингээл одоо танаа албаны хийж байгаа ажлууд гэл те ингээл хүмүүст нөлөөллийн ажлууд хийх ёстой байх. За хэрвээ нэгэнт ингээд бид нар хэрэглэгч орон болцсон болвол нөгөө нэг нөхөн сэргээх төв бас байх ёстой байх. Магадгүй зүгээр тиймэрхүү юм. Би өөрөө бас яг сайн мэдэхгүй учраас зөвхөн өөрийнхөө бодлыг л яриад байгаа шүү дээ. Мэдрэмжээр яриад байгаа. Энэ одоо нөгөө манай хийж байгаа подкастын зорилго нь бас энэ зорилго нь тийм байхгүй юу? За нэгэнт хэрэглэгч болохоос нь өмнө аль болох нөгөө нэг одоо мэдээллийн үг юу? Тэ одоо ингэж болохгүй шинийг хэрэглэх юм бол ийм хор уршиг байна шүү гэд одоо кейсүүдээр харуулж байна нэгдүгээр. Хоёрт болохоор энэ подкаст нэг 10 дугаар явна гэж тооцоолж байгаа. Энэ 10 дугаар дуусгаад хэдүүлээ ядаад энэ хүн сэргээх төвийнхөө суурийг тэ ингээ болгоцсон байх юмсан босгоцсон байх юмсан гэж төлөвлөж байгаа байхгүй юу. Тэгэд хэрэглэхээс нь өмнө аль болох мэдээлэл хэрэгэлцэн дараа байгаа хүмүүстэйгээ тэнд байгаа бүлэг хүмүүстэйгээ боломжийнхаа хэрээр ажиллах гал байж байгаа юм л та тийм байгаа. Би бас нэг тэр эмэгтэй нэг фэйсбүүк дээр явуулсан нэг пост байсан шүү дээ. Унсан уу? Нэг эмэгтэй тий хэрэглэгч байж байгаа гарсан гэдэг амар гадаад сургууль төгсөж ирсэн эмэгтэйгээд тэгээд бас яг найзтайгаа ингэж жагаад тэгэл нэг мэдсэн чинь бүр гэрээсээ цутаагаад юм зараад тэгээд ингээд айл майлд амьдэрдэг болсон гэдэг. Тэгээд тэрийг уншаад би ингээд одоо ингээд бид нар бол биш та хүнийг ямар тэнийг юм биш та энэ ингээд арчаагүй штэ юм штэ гэж бодол хэлэхэд амархан байгаа байхгүй. Тэр хүн чинь бол зүгээр яг ингээд за би одоо ингээд донтоод амьдралаа сөрүүлнэ гэж бол нэгэн ч бодохгүй байгаа. Тэгэл нөгөө нэг яг донтолтондоо ороод тэгэл бүр ингээд гарч чадахгүй тэрнийхээ боол болчдөг гэж бичсэн байсан байхгүй бүр ингээд. Тэгэд нэг удаа мансуурахын төлөө бүр юугаа ч өгөхөд бэлэн байсан гэж тэр өхөн бичсэн байгаа байхгүй. Тэгэл хамгийн амар нь бүр Орос руу тийм нөхөн сэргийг хэмчилгээнд явуулаад ээж аав нь 3 сар болсон гэж байгаа. Хэмчилгээнд яваад 3 сар болоод бүр биенээс нь хормоор нь гараад тэгээд буцаад ингээд ээж мэжтэй зүгээр болчлаа гэдэг. Гэтэ тэр эмэгтэй ингээд бичсэн байгаа байхгүй. Тэр 3 сарын хугацаанд нэг ч өдөр тэрийг мартаагүй гэж байгаа байхгүй. Очоод заавал хурдан л ингэндээ гэл тэгэл 3 сар эмчилгээнд дуусаад ээж мэжтэй өстө сайхан одоо өстө сайхан амьдрын гэж Монголд ирээд маргааш нь алгуулсан гэж байгаа. Тэгэнгүүт тийм тэгэхэд тэр бол тэрийг уншихад ингээд нөгөө нэг тэр ээжийн сэтгэл зүрх яаж урагдаж яаж сэмэрчсэн бол гэдэг ингээд өмнөөс нь бодохтол ингээд яа амар байсан. Тэгэл тэр 3 сарын хугацаанд ингээд мартахгүй ингээд за очоод тэгэндээ гэл тэр зориг нь байгаад байна гэхээр амар гоостой. Тэр нөгөө нэг үгээд 3 сар болох төвчээр нь бараг тэр болоод байгаа. Тий. Тэгээ нөгөө нэг зүрэг байдаг шүү дээ. Би морийг гол руу хөтөлж яваач чаднаа. Усуулгаж чадахгүй гэдэг чинь. Юм учраас усуух үгүйг морь өөрөө шийднэ. Тийм учраас яг энийгээ болох үгүйг яг хувь хүний өөрийн сонголт л эмчилгээний үр дүн яг тэрнээс шалтгаалж байгаа. Сэтгэл зүгээс шалтгаалж байгаа тий. Яг одоо ч гэсэн ер нь бол бид нар тэмцээд за магадгүй хуулийн заасан хэмжээ ялаа аваад яваад байдаг тий. 1 жил, 2 жил, 4 жил, 5 жил аваад явдаг. 5 жил гэр бүлээсээ хол хайртай, гэр бүлээсээ үр хүүхдээсээ хол эрхчлөөгөө язгаарлуулаад байжгаад тэгээд суллагдчихад тодорхой хугацаанд сар хүрэхгүй, 2 сар хүрэхгүй, 3 сар хүрэхгүй буцаад аваад ирдэг. Тэгэхээр яг нөгөө энэ таны хэлж байгаатай адилхан яг 5-6 жилийн хугацаанд тэр хүний сэтгэхүй тий 20 ангид байгаа хартайг мансруулгууд зэрэглэх боломжгүй байгаа. Тийм үед яг нууц далд тэр ухамсарт нь бас байгаад байгаа хэрэглэх гэсэн бодол нь. Тэгээд гараад ирдэг яг нөгөө ойр тойрных нь хүрээл өгдөг үү эсвэл өөрөө хайж олддог уу ахаал хэрэглээл баригдаад ороод ирдэг. Тэгээд дахин ингээд татан гэмтэрэг үлдэх эрсдэл өндөр байдаг.
Тэгэхээр яг тэдний хүмүүс бол айгүй харамсалтай. 6 жилтэй залуу байж байгаа 6 жил шорон суучаад гарч ирээд дахиад хэрэглэнэ гэдэг бол айгүй хэцүү. Тэр нэг ийм үг өгдөө ш бас нөгөө нэгэнт донтогч болцсон болвол чиний тэр аз жаргал өгдөг гэр бүл, ажил, тэ одоо хамаатан саадан үр хөхөд аль нь ч ерөөс 99 дэх асуудал. Зүгээр л би хар тамхинд хэрвээ донтсон байлаа гэх юм бол нэгт хар тамхи, хоёрт хар тамхи, гуравт хар тамхи. Бусад зүйл нь 99 дэх асуудал болдог гэж байгаа. Тэгэхээр л хэрэглэхгүй байх нь л хамгийн чухал энийг бүр анханасаа. Тийм байна. Айгүй хүндэн тий. Тэгээд хэрэглэхгүй байх нь тийм чухал анханасаа. Хоёрдугаарт одоо яг нөгөө сэтгэл зүйдээр нь илүү тулж ажиллах хэрэгтэй юм шиг л санагдаж байна л да бас. Сэтгэл зүйн эмчилгээ айгүй чухал. Тэгээд нөгөө хүрээллээсээ яг одоо нөгөө донтогч болоод хэрэглэгч болоод ирэхээр яг нөгөө хүрээлэл нь яг тэр ижлэх хүмүүс байгаа байхгүй. Тэгээд тэрнтэйгээ маш удаан хугацаагаар явчихаар яг 20 ангид ч юм уу гараад ирэхэд яг нөгөө хүрээлэл нь бас байгаад байгаа учраас дахиад гэмт хэрэг дурууддаг. Гэмт хэрэг үйлдэх үндэс бас болж байгаа. Тэгээ манай Монгол улс чинь яг Улаанбаатартаа хэд төлөвшсөн учраас яг тэгэл дахиад таньж мэддэг хүмүүстэй хүн ам цөөхөн учраас гараал таардаг хамаг юмаа салгаад хаалттай байсан ч гэсэн гадуур гараа таарч байдлаар тийм. Тэгэл эрсдэл ер нь алхан тутамдаа эрсдэл. Төгсгөлд нь одоо зүгээр би ингээд энэ яриан дүрээс энэ кейсэн дээрээс ингээд харахад бол бүхэл хүмүүс дараа нь зүгээр ингээд хар тамхинаас мансруулах бодсон хэрэглэнээсээ ангижраад салж чадсан хүмүүс ярианаас харахад маш их харамсал ингээд харагдаад идэх байхгүй. Тэндээс ингээд ерөөс маш их харамсал. Хэрвээ тэр цаг үеийг буцааж болдог бол энэ хүмүүс бүгдээрээ буцааж очиод зөв юм хийх байсан баг гэж би найддаг байхгүй. Ингэж болохгүй байна гэд. Тэгэл одоо энэ хүн төрлөختөн хэдэн зуун жил ингээл тэмцээл ирж гин. Тэгэл зөв замын чолж байгаа газрууд байна. Буруу замын алдаатай оноотой ингээл явж байгаа. Учираас бас хохирогч нэг талаар би бас ингээд гиндээд одоо сонирхож үзээд ингээд ятжгаад хамааралтай болсон байгаа хүүхдүүдийг харахаар бас өрөвдөд идэх. Нэг талаар энэ чинь яг үнэлэхэд хохирогч болсон. Тэгээд тэрийг донтолтоосоо салж чадахгүй болсон. Тэгээд яг түүнд энэ донтолтоосоо яаж салах уу гэдгийг нь зааж өгөх хүн байхгүй юм чинь. Тийм. Тэгээд тэр нөгөө фэйсбүүкээр яваад байгаа нөгөө залуу штэ. Хэмлээ Америкт байдаг. Тий. Би бол тэрний постуудыг бол бас айгүй зөв юм болсон гэж хардсан штэ. Эрүүл өдөр гээл те өөрийгөө эрүүл өдөр 1 гэж эхлээл. Эрүүл өдөр тэр ч сүултээ хэд болцсон явж исэн бэ? Тийм 400 хэд мэд гээл ингэсэн. Тэгэл өөртөө нөгөө нэг яг татгалзаж эхлэхэд гарч байгаа бүх мэдрэмжээ бичээл те. Тэгэнгүүт ийм үед хүмүүс ийм зөвлөгөө өгд юм байна гэл нөгөө нэг яг чиний ярьдаг шиг тэр хүмүүсийг шүүмжилж, буруутгаж, ингэж доромжилж харьцахгүй яг ингээд яриаг нь сонсоод мэдрэмжийг хуваалцаад ийм үед нь ингээрээгээ тэнд нь мэрэгжлийн хүмүүс байгаад байгаа учраас түүнийг тэр хүн ингээд фэйсбүүкээр дамжуулж Монголд ингээд аюул олон төгсөн баха гэж би хардсан шүү дээ. Нэгэнт Монголд орж ирээд ингээд зарагдаад хэрэглэгдэж байгаа түүнийг зарж байгаа хэрэгжилж байгаа хүмүүсийг ингээд илрүүлэх, мөрдөх, шалгах ажил бол та нарын ажил угаасаа. Тийм. Тэгэл тэрийгээ нөгөө одоо гайлтайгаа, тагналтайгаа хамтраад ингээд ажил нь бол явдсан байгаа. Харин бас хамгийн чухал юм чинь түүнийг хэрэглэхгүй байхын дархлааг эцэг эхчүүдэд яг саний ярьдаг шиг эцэг эхчүүдэд асран хамгаалагч нарт за эсвэл бүр өсвөр насныхан залуучууд ялангуяа бүх ингээ хүмүүс рүү хандаад энийг бити хэрэглээрээ хэрэглэх нь ийм эрсдэлтэй юм аа. Энийг ингэж болиулж болдог шүү гэд ингээд нэг юм нөлөөллийн ажил одоо ийм ажлууд аяа дутмаг юм шиг санагдаж байна л да. Мэдээлэл байхгүй болчиход шүү дээ. Ингээд одоо тэгэл бүхэл ажилчин мэдээж мөнгө төгрөг төсөв яригддгаас биш тэгэл төсөв мөнгөнд л болдог байлгүй гэж боддоо шүү дээ. Яг манайх
өөрсдийнхөө одоо ингээл хэмжээгээрээ л хийж байна. Одоо жишээлбэл энэ подкаст чинь тэр эцэг эхчүүд болон үр хүүхдүүд өсвөр насныхаа хинт сонсоод ойлгочих хэмжээний л зочтой авчраад мэдээлэл өгөхгүй хичээж байна л та. Тэгээд өөртөө бас ер нь ихтэй сургууль орох үеэр танхимын сургалтуудыг бас ордог байгаа. Энэтэй холбоотой манай далай бас нөгөө идрээ, ангира, биндрээ эрхлэн ингээд манай энэ хэд болохоор манай яг эцэг эхчүүдэд хүүхдээ сонсооч хүүхэдтэй анхаарал тавиач хүүхдийнхээ нүдээр хорвоо ертөнцийг хараач гэдэг утгатай дууг манай байгууллагын дууг шинжилж дуулж өгсөн байгаа. Тэгэхээр тэрийг бас шеэрлж байлаа. Олны тайлгүй. Тэгвэл яг хийд юм лээ. Би бас өмнө мэддэггүй байсан байхгүй. Тэгээд судаагч надад ингээд ийм дуугаа ингээд шинжилж ингээд дуулаад өгөөч бид нэр гол зорилго маань яг ийм зүйл зориулаад ингэж байгаа маа гэдэг. Тэгээ би бүр окей гэдэг. Тэгээ бидэд очиод амар хүрхэн дуулсан. Тэгээд тэгүн готой ингэ цаашаа нэг хандлт авах юм уу хүм үзэж байгаа юм ингээд амар дотмог байгаа тоххой хүрхстэй зүйлстэй хүрхгүй. Тэгээ тийм хандлага байд юм дээ. Тэгэхээр манай хэд бас юм хийгээд яваад байдаг юм байлээ. Тэр нь яг нэг түрүүний ярьсантай адилхан жүжигчд дуучид хүмүүс ингээд шагнал аваад юм уу энэ аваад ингээд нэг бус дараар нь ингээд хийгээд ягаад хүмүүс нэг ард нь хөшигний ард өнгөрөөд дуутай адилхан одоо өөр ямар байдгийг нэг тийм салбарууд нь ингээд хүмүүс түлхүүрээд Монготыг манай хэд ингээд зайлал хийгээл ингээд нэг боломж олцоогоор ингээд Монгот нөгөөдөл нь хүмүүс мэдхгүй нэг хар тамхитай тэмцэх заа гэж доош ангингууд нэг өөр рилс юм үзэл яг нэг тийм юм байгаад байт юм сая сүүлний хэдэн сард тийм байна. Өнөөдрийг ер нь бол айгүй үр дүнтэй боллоо гэж ойлгоод айгүй баяртай сууж байна. Би авах одоо нөгөө мессежүүд айгүй их байлаа. Та гуравтаа маш их баярлалаа. Хүрэлцэн ирсэн. Ажилд нь, амьдралд нь, гэр бүлд нь бүгдэнд нь томоос жаргалыг амжилтыг хүсье хаа. За. За тэгээ өнөөдрийнхөө подкастыг ингээд дуусгая. Тэгээд мансуур хүрээ бидтэй хамтдаа. ертөнцийн хүүхдүүд алхтай согтой амьдрал дун хэмээс үнтэй хүүхдүүд төрнөж байна халхан хорвогийн халуухан жахалтун халахын легендар ночерна ертөнцийн хүүхдүүд хаваа ертөнцийн хүүхдүүдээр харъя хаваахан бидний хэморолыг дуулыг ихсэж бодож явдаг хүслийг мэдье ертөнцийн